Одоо энэ манай зэхүү 15 таа. Төрсөн цагаас нь л одоо нөгөө хүүхдийн мөнгийг энэ хаан банкнд хадгалсан. Одоо бид нар авч байгаагүй энэ сүүлд нь одоо сургуульд ороход нь төлбөр мөнгөдний хэрэг болно гээл. Тэгээд л одоо миний хүү чинь коллежд орсон. Тэгэд нэг 2,500,000 төгрөг төлөх ёстой. Төлбөр нь. Тий. Тэгээд тэрийгэ төлнөдөг гэсэн чинь баярын өмнө төлнө гэхээр нь за яг баярын дараа би чи ерөөсөө бүр за энэ мөнгө нь байгаа юм чинь гэж л бодоод байсан. Тийм тэгэл 22-нд өглөө 4 цаг өнгөрч хат нөгөө мөнгө юм автчихсан. Одоо бүр гайхаад дахиад хар минийхөө гүчи сайн харсан уу гэл итгэж ядаж байгаа юм чинь тэгээ мөнгө алдсан. Ер нь бол яг хүмүүс мөнгө алдлаа гэдгээс сонсоод өнгөрдөг гэсэн хүн чи яг өөртөө тулаагүй болохоор ерөөс анзаардгүй юм байна. Яг өөр дөр ингээд юу яасан чи хөө ин чинь ийм актер юм байт юм байна гэж ойлгосон. Тэгээд энэ ерөөс маш зохион байгуулалттай айгүй чадварлаг тийм байдлаар авдгийм байна. Одоо бүр гайхлаа. Одоо ингээд бодоход бүр санаанд багтахааргүй тийм үйлдэлүүд хийсэн. Баярын өмнө, наадмын өмнө нөгөө картнаас мөнгө авч болохгүй, гүйлгээ хийж болохгүй ээж нь. Энд чинь миний зээ юм чи. Гэхдээ тэгээд банкн дээр очисон. Тэгээд энэ одоо мөнгө авах гэсэн болохгүй гэсэн чинь карта солиулсан. Шинжилж солиулсан. Тэгээ байжсэн чинь 7 сарын 11-нд 96 та дугаараас та өөрөө холбогдож энэ одоо ийм бүртгэлтэй дугаараас холбогдож та нөгөө нууц дугаараа ингээд солих хүсэлт гаргасан уу? Гаргаагүй бол банкнд тандна гэсэн. Тэгэхээр банк руу яриад нөгөө одоо тэгээгүй гэд юу яасан чинь нөгөө гүйлгээг нь хаалгасан. Тэгээд байжгаад 22-ны өдөр мөнгө алдчихж байгаа өглөө 4 цаг өнгөрч байгаа. Тэгээд тэр өдөр өмнөх өдөр нь 21-нд банкн дээр очиж нөгөө юугаа нийлгээд хаалгасан дансаа нийлгээд тэгээ 22-ны өглөө алдчихж байгаа. 22-нд л одоо нөгөө мөнгө авч төлбөрөө хийнэ гэдэг. Тэгээд одоо цагдаа дандсан цагдаа Чингэлтийн дүүргийн цагдаа дээр очиход тэгээд лавлгаа аваад банкнаас ийм лавлгаа авсан. Тэгээд цагдаа төгсөө одоо тэгээд нэг юу яасан мөртөө байцаагч одоо шалгаж ийн л гэсэн. Тэгээд бид нар эргэж холбогдоогүй л байна. Хэрвээ шаардлагатай бол та нар руу өөрөө холбогдоод ярина гэсэн. Тэгээд бас тэгсэн юм чинь тий одоо гэж бодоод ингэ байжлаа. За ээж ах нь одоо бас цалингийн зээлийг авахулж ирсэн. Дээрээс нь мөн зээлийн аппликейшнээс зээл хийсэн байх гэсэн тийм. Тэгсэн чинь ерөөсөө энэ хадгаламжийн маань барьцаалаад 350,000 төгрөг бас автсан байна. Банк усаас. Юу лээ? Unlock Finance. Тий, Unlock Finance. Тий. 350,000 төгрөг авсан байна. Тэгээд дахиад одоо эдний ээж чинь хөдөлмөрийн насны гэж бодоод цалингийн зээлийн хүсэлт явуулсан байна. 2 удаа. Тэр нь цуцлагдсан. Банк усаас тэгээд авдаг байж штэ. Тэгэнгүүт ерөөсөн шууд энэ мөнгийг маань юу яхал энэ мөнгнөөс нь 3 удаагийн гүйлгээгээр 13 сая төгрөг юм ингээ олгож авчаал яж. Одоо эн чинь бидний хувьд бол их л мөнгө одоо байсан л мөнгө алдчихлаа. Тэгээд хүмүүс ер нь хаан банкнаас их эрсдэлтэй байдаг гэд яриад л юм байна. Тэгэл анзаарахгүй л өнгөрөөд байдаг гэсэн чинь үнэхээр тийм юм байна л гэж ойлгож байна. Одоо ёстой энэ мөнгөө хүүхдийнхээ мөнгөө аваад л төлбөрөө төлнө гэж бодож ирсэн юм чи одоо тэгээд ёстой мэдэхгүй л байна. Одоо тэгээд амьд хүн аргатай гэж болох л бахтаа л гэж бодож ин тэрнээс одоо хэцүү л байна. Тэгээ банкн дээр очиход даргатай нь уулзъя гэсэн чинь байхгүй гэдгсэн. Тэгээ тэр тэллэр охин үгүй ялгаагүй штэ уулзаад тэр цагдаатай ханд гэдгсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ? Энэ хүүхэд одоо 15 настай болчиход байна. Төрсөн цагаас нь эхлээд хүүхдийн мөнгийг хадгалсан штэ. Тэгээд 15 жилийн дараа бид нар ямар ч үйлдэл хийгээгүй танай банктай энэ хадгаламжинд. Тэгээд танай банкнаас хүүхдийн мөнгийг алдчихлаа штэ. Энд чи юу гэсэн үг юм гэсэн чинь тэр энэ хуулга юу яа? Өөр ямар банк руу шилжүүлсэн бэ? Тэрийг та нар олгоно. Яаж олох юм гэсэн чинь ямар банкны юугаар авсан бэ? Тэрийг ингээ шүүж олгоно. Үгүй ямар бид нар мөрдөгч биш эн чи юу гэсэн үг юм бэ гэлсэн. Тэгээд яагаад одоо ер нь сонин тийм тэгж харьцаж байгаа юм надад бүр
хачин санагдлаа энэ чинь бүр тэр чи тэгээ юу та мөнгө алдчихгүй яана энийг ядаж нэг тэгээд хилдэг байхаа та энэ ч одоо тий бид нар яхаараа энэ дэр одоо тэр банк руу ингээд яасан чадахчгүй шүү дээ бид нар яаж энэ хин гэдэг хүний дансанд орсон мэд тэрийг юу яах юм банкар бид нар явж энийг шүүх юм уу тий боломжгүй шүү дээ тий тэр ахлах тэлэртэй л уулзсан тэгээд энэ бүр тэр утасныхан дугаарыг хүртлээ бүр гаднаас ингээд байхад одоо скайтлийн утас барьдаг ээж нь ярьж болохгүйсэн. Тэгээ одоо яач вэ гэд очиод яасан чинь яг энэ юу вэ? Мобигийн сим биш гэсэн. Хөөе гайхаад эн чинь скайтл барьдаг штэ гэдгсэн чинь одоо яах вэсэн сэмэс сэргэвэл 3000-аар сэргэн гэхэр нь 3000-аар сэмэс сэргээл үд яасан тэр утсан дотроос нь шууд энэ дугаарыг энэ авчт юм. Гүбэр санаанд багтамгүй одоо. Өнөөдөр мэрэгчлээ сонгоцсон уу? Хэд настай лээ? 15 та. Ямар мэрэгчлээ вэ? Тогооч. Ер нь бас бодоогүй юм бас болцсон ба шүү дээ. Гонигтай л байсан. Болон тэр мөнгөийг ер нь энерхүү юмдаа зарцуулна гэдэл багаас хадгалж ирсэн. Нээж наталж ирсэн шүү дээ. Мөнгө алдчихаар одоо мэдээч бас хэцүү л байсан баг та. Одоо ер нь яах вэ мэдөө цогоол ял ямар нэгэн байдлаар хаан банк руу ер нь хаан банк чи ер нь их ноёрхож л ажилладаг шүү дээ бас банкуудыг бодоход. Тэгээ одоо би цэглэхэн бар авах гэсэн заавал хаан банкны данс байх хэрэгтэй гэдэг. Тэгээд би төрийн банкаа өөрчлөл хаан банк руу шилжиж одоо хэрэглэгч нь болсон.